Хэрэг байхгүй. Хуулиар бидэнд ийм эрх олгодоогүй. Дээр нь өнөөдөр эрх зүй төрийн 3 салбарын нэг нь бол шүүх засаг байж байгаа. Шүүх засаг нь өөрөө хараат тусчмаар ажиллах ёстой. Өнөөдөр шүүхийн гаргасан шийдвэрийг их хурл өөрөө авч хэлцэх нь өөрөө зөв буруу юу гэдэг асуудал байна. Тэгэхээр ерөөс эрх зүйн гаргалгааны хувьд юу вэ гэхээр өнөөдөр өмнө та бүхэн асууж ирсэн дээд шүүх шийдвэрээ албажуулсан уу, албажуулж ирүүлсэн үү гэдэргээд хууль эрх зүйн хувьд бол дээд шүүх шийдвэрийг албажуулж ирүүлэх үүргийг хүлээхгүй. Одоо өнөөдөр яг зохицоотой гишүүн тогтоолоо гардаад авсан гэдэг нь бол тухайн хүн бол одоо тухайн дээд шүүхтэр одоо хариуцлага хүлээж одоо шүүхийн шийдвэр ногцсон гэж иргэн тийм ээ. Өнөөдөр их хурл бол тэр шийдвэрийг ямар хэлбэрээр яаж авах вэ гэдэг эрх зүйн зохицуулалт нь өнөөдөр байхгүй байхгүй. Ганцхан зохицуулалт нь өөрөө юу гэхээр бусад оролцогч дээд шүүхээс лавлага авах хэрэгтэй гэж. Тэрийг 9 хоногийн дотор гаргаж өгнө гэсэн эрх зүйн зохицуулалттай тэр агуулгаар хандах юм бол баг өнөөдөр их хурлын таман газар өөрөө бид нар ч юм уу ингээд лавлагааг авах магадлал байж байгаа. За нөгөө талаараа ер нь үндсэн хуулийн 29-р зүйл дээр улсын их хурлын гишүүн нь гэмтэрэг үйлдсэн шүүхээр эцэслэн тогтоогдсон бол эгүүлэн татна гэсэн заалт байж байгаа. Улсын их хурлын тухай хуулийн 9.1-5 дээр болохоор улсын их хурлын гишүүн нь гэмтэрэг үйлдсэн шүүхээр эцэслэн тогтоогдсон тохиолдолд төрийн байгуулалтын байнгын орооны дүгнэлтийг үндэслэн улсын их хурл тогтоол баталнаа саналыг илээр оноо гэсэн. Тэгэхээр одоо энэ саяны миний хэлдэг үндсэн хуулийн 29-р заалт зүйлд бол ерөнхий заасан байдаг. Их хурлын тухай бол процесслээ заасан байгаа нь өөрөө хоорондоо зөрчилтэй гэж үзэж байгаа. Зөрчилтэй. Яагаад тэгэхээр өнөөдөр бид нар энэ улсын их хурлын 9.1-5-ыг барьж өнөөдөр энэ асуудлыг хилэлцэх нь өөрөө магадгүй үндсэн хуулийн зөрчил рүү дагуулах юм шууд нөхцөлөд харагдж байна гэж үзэж байгаа. За тэгвэл тэрийг бол улсын хурлын хүлээж авч байна. Ерөөсө 3 тохиолдол байгаа. Одоо юу штэ нэгдүгээрт улсын хурлын гишүүн өөрөө өргөдлөө гэсэн тохиолдол бид чөлөөлнө тийм ээ. Нөгөө талаараа одоо нас орсон тохиолдолд байж байна. За ингээд гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд. За нөгөө гэмт хэрэгт холбогдоод төдөлзүүлдэг нэг асуудал байгаа тийм ээ. Гэмт хэрэгт холбогдсон шүүхээр эцэслэн тогтоогдсон асуудал эгүүлэн татна гэж. За эгүүлэн татж байгаа тохиолдолд парламент за 3 үндсэн нөхцөл байдал байж байгаа. За нэгдүгээрт улсын дээд шүүхийн шийдвэрийг бид нэр хилэлцэхгүй гэдгийг бид нар хэлцэхгүй. Хоёрдугаарт даваагийн цогтоотор гишүүнийг эгүүлэн татах уу, эгүүлэн татах уу гэдэг асуудлыг бид хэлцэхгүй. Ганцхан тохиолдолд хэлцэх нь юу гэхээр улсын их хурлаас гарах тогтоолыг редакцийн засвар хийж хэлцсэн. Энэ үг бүсгийн найруулга нь энтэй байвал яасан юм бэ гэдэг агуулгаар хэлцэх хэрэгтэй. Өнөөдөр бид нар хууль зүйн үндэслэлийн хувьд тийм бооз. Тэрнээс бусад тохиолдолд бол бид нар хэлцэхгүй. Тэгээ би бол өөрөө хувь хүнийхээ байр суурийг бол илэрхийлсэн шүү дээ. Хэрвээ энэ асуудал оржсэн тохиолдолд би бол аль ч шатны хэлцүүлэгт оролцохгүй. Энэ бол цэвэр үндсэн хуулийн зөрчил юм а гэдгийг бол би илэрхийлсэн. Нэгт хоёрт энийг судалж үзэх зайлшгүй шаардлага байна. Жишээлбэл дээд шүүх бол субъектив шийдвэр гаргадаг байхгүй. Даваагийн цогтоотор буруутай байна гэдэг шүүхийг шийдвэр гаргаагүй байхгүй. Анхан болон дунд шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн байна уу гэдгийг л янж үздэг. Хяналтын шатны шүүх шүү дээ. Тэгэхээр анхан шатны шүүхийн шийдвэр хийж гарсан. Дунд шатны шүүхийн шийдвэр хийж гарсан. Сонгуулийн өмнөх процесс үү, дараах процесс үү, цаг хугацааны үед яаж өрнөсөн мөн гэдгийг судлах айгүй олон асуудлууд байгаа. Дээр нь өнөөдөр их хурлын тухай хуулийн дээр 9.1-5 үндсэн хуулийн 29-р зүйлийн хоорондох юм зөрчил магадгүй шүү. Үндсэн хуулийн бусад заалтуудтай зөрчилж явах магадлал бол байгаа учраас энэ дээр бас нэлээд бас судалгаа хийх зайлшгүй шаардлага байна. Та түрүү хэлсэн шүү дээ улсын хурлын гишүүн